Дархуул аймаг нь 2020-2024 онуудад гадаадын улс орнуудтай харилцан ашигтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлд эрчимтэй ажилласан. 1967 оноос эхлэлтэй аймгийн гадаад харилцаа хамтын ажиллагаа өргөжинтэлж 2024 онд бүгд найрамдах Турк улсын Зейтэн буурын улан Гонин хот, Монтенегро улсын Бар хот, Словен улсын Айдовшина хотуудтай шинээр хамтын ажиллагааны санамж бичиг байгуулж нийт 27 муж хотуудтай хамтын ажиллагааг өргөжүүлэн ажиллаж байна. Энэ хугацаанд дэлхийн эрүүл хотуудын холбоо, Европын цэргийн босгол төвшлийн банк, Япон улсын JICA, бүгд найрамдах Турк улсын TICA, Швейцарын хөгжлийн агентлаг, бүгд найрамдах Солонгос улсын аялал жуулчлалын байгууллага зэрэг олон улсын байгууллагуудтай хамтран олон төсөл хөтөлбөрүүдийг аймагтаа амжилттай хэрэгжүүлсэн билээ. Энэ хугацааны түүхийг өгүүлэх Монгол улсын урт хугацааны хөгжлийн бодлого Дархуул аймгийн засаг даргын 2021-с 2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр зэрэг урт олон дунд хугацааны бодлогын баримт бичигт тулгуурлан бичсэн Дархуул аймгийн гадаад харилцаа хамтын ажиллагааны хөгжил ном хэвлэлтээс гарч бэлэн болжээ. Тэгэхээр 1967 оноос эхэлтэй гадаад харилцаа маань өнөөдөр хүртэл хөгжихдээ бол одоо хоёр эмэгтгэл дээр ингээд ном болж бууж байна. Тухайлбал 1961-ээс 2020 оны хүртэлх аймаг хотын маань гадаад харилцаа ямар төвшөнд явж ирснийг дархны гадаад харилцаа хамтын ажиллагааны хөгжүүлгээ нэг номондоо бол одоо эмэгтгэж түүхчлэн уншигчид танилцуулсан байгаа. Тэгвэл одоо Дархуул аймгийн гадаад харилцаа хамтын ажиллагааны хөгжил 2 гэдэг ном маань хэвлэгдэн гарлаа. Энэ ном маань бол 2020-с 2024 оны аймгийн гадаад харилцаа яаж цэцгэлэн хөгжиж ирснийг бол багтаасан юм эмгтгэл байгаа. 20-с 24 онд аймгийн гадаад харилцаа бол түүхийн шинэ хуудсыг нээсэ. Тухайлбал 2021 оны 12 сарын 22-нд Европын холбооны хамтын ажиллагааны дарга Даниэл Хайчстай аймгийн засаг дарга цахимаар тэтгэлгийн гэрээнд гар үсгүүлсэн. За ингэснээр бол Дархуул аймагт нь Европын холбооны санхүүжилттэй найрам төсөл бол хэрэгжиж эхэлсэн түүхтэй. За мөн энэ өнгөрсөн бүрэн эрхийн хугацаанд бол манай аймагт гадаад улс орнуудаас Монгол улсаас байгаа онц өгөөд бүрэн эрхчлэлчин сайдууд одоо 13 оны элчин сайд бол манай аймагт айлчилсан. Ингээд та бүхэн бол энэ дархны гадаад харилцаа хамтын ажиллагааны хөгжил 20-с 24 он гэсэн номыг бол одоо хэвлэлтээс гарсан учраас албан хэрэгцээнд авч унших, оюуны хэрэгцээгээ гадаад харилцааны чиглэлээр нэмэх боломжийг нээж өгч байна. Дархуул аймгийн гадаад харилцаа харилцан ашигтай хамтын ажиллагаа улам бүр цэцгэлэн хөгжих болтугай.